Hi! Hello everybody! Today my video is... Энд бүр амар гачин том батга шүү. Би өмнө нь дандаа ring light тавь шүү дээ. Ингээд улбар шарын мөс шар өнгөн дээр тавьдаг байсан бол одоо зүгээр л цагаан өнгөн дээр бичлэгээ эхлүүлж байна. За тэгэхээр өнөөдөр юутай та бүхний хүсэн хүлээж исэн маш зөндөө асуусан Back to school бичлэгээ чинь яг одоо хийж өгөх гэж юм. Back to school хаул гэж ярьдэн штэ тий. Ингээд авсан юмнуудаа танилцуулаад ер нь алт хийгэн. Таад маань яг юу авч явж байгаа. Тэгээ хэддэг өдөр ингээд яаж явсан авсныг үзхийг хүсэл одоо яг дараагийн хэсэгт гарах болно эхлүүлцгээе. За тэгэхээр үзэн бах гэж найдаа. Тэгэхээр одоо бүүнөр яг авсан юмнуудаа танилцуулъя. Хамгийн түрүүнд гэх юм бол юу дүүлээ. Зургийн дэвтэр авсан байгаа. Харж байгаачлан 30 удаадаг авсан. Би өмнө нь бүр амар жоохон удаадаг аваа. Тэгээд амар хурдан дуусгаа. Тэгээд хичээл амархад дахиж ийм 30 удаатай дэвтэр аваа. Тэгээд тэрийгээ дуусгаагүй одоо хүртэл байгаа. Энэ жил хичээлүүд нэмэгдэж байгаа болохоор их дэвтэр авахыг зорьсон боловч гой зурагтай дэвтэр надад ерөөсөө олтаагүй. Яг таадад олцсон байх. Гэхдээ надад бол ерөөсөө олтаагүй. Хараадахны өмнө жил айгүй их тууш авсан байсан. Тэгээд тууш үнэхээр хэрэг болдгүй юм бэлээ. Өө чаавасаа. Тууш ерөөсөө хэрэг болдгүй юм бэлээ шүү. Одоо 6-д орох чаа хүүхдүүдэд хэлэхэд бол ерөөсөө хэрэг болдгүй юм бэлээ. Мат аваарэ гэж баг зөвлөе. За нэг 2-3 тууш авбал авч болно. Мэдээж дэвтэрний хавтас авсан. За энэ жил болохоор би шинэ пенал авсан заяа. За ямар пенал авсан бэ гэх юм бол энэ пеналыг энэ пеналыг авсан. Энэ бичлэгний өмнө оруулсан бичлэг дээр дандаа ийм пенал авах чаа, энэ жил ийм пенал авах чаа гэдэг айгүй их ярьсан. Ямар пенал авахыг маань баг мэдсэн байх гэж бодож байна. Энийг юм гаргаа хийчээ. Дотор нь энэ жил шинээр авсан юмнууд маань байгаа. Үзүүрлэгч авсан. Би хичээл амархад бас 2 бал авсан байсан. Тэгээд нэмээд 2 бал авсан. Би ерөөсөө запас авдаггүй. Дандаа шууд балыг аваа явчихдаг. Запас авдаггүй. За зарим хэдэн үеуд л авдаг. За тэгээ багш дандаа хүүхдийн дэвтэр засуулдаг болохоор юм улаан бал авсан. Амар хэрэгтэй болно шүү. Тэгээд shrink авсан. Өмнөх back to school бичлэгэн дээрээ ингээд авч исэн shrink-ээ бүр ихтлгүүрийн урдаас авсан shrink. Энэ зүгээр л классик харагдадсан болохоор авсан. Дэжгүй гардаг байх гэж бодоод авсан шүү дээ. Жилжингаа ашиглаад дуусгасан. Тэгээ манай найзууд хэрэглэн ч гэсэн ерөөс дуусаагүй айгүй удаан хэрэглээтэйг авсан байлээ. Энэ яг тийм байгаасаа гэж хүсэж байгаа учраас нэг ийм shrink авсан. За тэгээ цавуу авсан. Би өмнө жил дандаа цавуугаа хүүхдүүдээс гуугаад туугаад бүгдийг ингээд хэрэгэлдэг байсан. Окей. Одоо болохоор өөрөө ийм цавууд авсан болохоор одоо хүүхдээс асууж шалгаахгүй. Асууж шалгаахгүй байх нь шүү ангийнхаа. За тэгээ ийм пенал авсан. За тэгээ та хэдийн харж байгаачлан би ингээд энэ жил ерөөсөө харандаа энэ төр аваагүй байгаа. Тэгээд угаасаа өмнө жил би ийм их харандаа авсан та нар санаж байгаа бол би яг ингээ онгойлгоцсон байлээ. Энэ харандаагаа энэ жил бас ашиглаад дуусгах чинь гэж бодож байгаа. Тэгээ энэ жил бас би ерөөсөө шугам аваагүй. Тэгээд энэ шугамаа дахиад хэрэглэж байгаа ингээд дотроо 3 ширхэг шугамтай ингээ манай найзууд бас асуугаад идэг болохоор Яа, ганц шиг шүү. Та би тэрээс ганц хүчтэй. Башаа зигэдээс амжихгүй шүү. Би ингээд яг ингээ багсаар нь авч явдаг. Өмнө жил миний ашиглаж байсан юу пенал чинь энэ шүү дээ. Одоо та нар мэдж байгаа. Тэгээд энэ амар хөөрхөн санагдаад тасна л та. Энэ айгу хөөрхөн тодруулагч заяа. Ингээд дотроо ийм ягаан өгтэй. Тэгээд айгу хөөрхөн жижигхэн энэ тохирч байсан байхгүй юу. Тэгээд энэ балруул байсан. Тэгээд энэ хоёр байна. Хар бал надад байдаг. 05-ийн харандаа би энийг бол бишээ 07-гийн харандаа. Энийг бол би 12 төгслөө ашиглаж магадгүй. Дургу өнгөтэй гэхдээ зүгээр би энийг ашиглана. Энийг хүртэл би дуусгаагүй шүү guys. Би нэг ямар харандаа ашигладгүй нугасаа мэддэгдэж байгаа зү. Ийм хар улаан бас дахиад нэг бол байна. Миний өмнө жил ашиглаж байсан үзүүрлэгч болохоро энэ та нар мэдж байгаа. Бүр ингээд бичиг мичиг нь хүртэл хууларцсан. Тэгээ өө ёо миний гар яатсан юм бэ? Бичиг мичиг нь хүртэл ингээд хууларцсан. Хөмжгөө санагдаа. Тэгээ цэнхэр мөнгөтэй бүр бүтэхгүй шинэ үзүүрлэгч авсан байгаа. За тэгээ сая харж байгаачлан би бас энэ жил ерөөсө тодруулагч аваагүй байсан. За яагаад тодруулагч аваагүй гэх юм бол би танаас харуулъя заяа. За энэ бол миний бага ангитай хэрглэж исэн пенал заяа. За энэ дотор байна штэ тий. Юу байгаа гэх юм бол 0.5 запас ивч. Надад ийм их тодруулагч байхад би яах гэж ахиж нэмж тодруулагч авах вэ? За бэж доотлын хідүүд дээр нэмээд идэр байгаа заяа. За тэгэхээр би энэ жил яах гэж тодруулагч авах вэ? Одоо би энэ идрийг ашиглаад дуусгах хэрэгтэй байна. Тэгэхээр би энэ жил тодруулагч авах гэсэн үг. Ойлгож байгаа сте. Ерөнхийдөө бол миний яг хичээлийн хэрэгслүүд маань ингээд дуусчихж байгаа заяо. Арай л жоохон байна те.
Би хичээлээс бусдаас авсан зөндөө юмнууд байгаа. Тэдрийг одоо та бүхэндээ бүгдийг үзүүлье. 5 дугаар анги ерөөсөө ингээд тэр ангиудаа шилэн тэрхүү өмсөж байгаагүй. Тэгээд энэ жилээс шилэн тэрхүү өмсөе гэж бодоод авсан байгаа. За энэ хоёр амьсыг болохоор би бэлтгэлдээ зориулж авсан. Болохоор ийм цулгуу, ийм цагаан амьс. За тэгээд энэ хоёрыг бас авсан. Нэмэлтээр ийм хоёр hair clip авсан. Энийг болохоор ээж надад авч өгсөн. Энийг болохоор манай эгч маань Солонгосоос авчирч өгсөн байгаа. Бүсээ санийхаараа авчиж идэхгүй бол би бүр арай л арцгаар харагдаадсан байна. Өмөднүүдээ үзүүлье заяа. За эхний өмд маань болохоор энэ байна. Tommy Jeans-ийн юм өмд авсан байгаа. Би Yelkin Tide-тэй харуулах гад бичлэгээ хийчээд тэгээ тэрний хаар дээрээс Yelkin авъя гэж одоо Yelkin аваагүй байгаа. Baggy дуу jeans авсан. За дараагийн jeans маань болохоор ийм jeans байгаа. Өнгөн надад айгу таалагдсан, бас ээжэд өнгөн айгу их таалагдсан. Ер нь бол өөрхөн jeans авсан бэлээ. Одоо баахан топ авсан. Өмсөнгүүд айгу хөөрхөн харагдчихлээ. Ингээ зүгээр ингээд барингууд жоохон сони юм шиг ирнэ. Надад л айгу хөөрхөн өмсөжчихсэн. За яг санийхтайгаа адилхан цагаан өнгөхийг бас авсан байгаа. Айгу хөөрхөн. За тэгээ би жил болгон зүгээр энгийн цамц өмсөө тэгээ айгу уйдаад байсан болохоор энэ жил би болохоор ийм поло подолк авсан. Ер нь бол зангиага зүгээд поло подолк өмсөө тэгээ ингээд харангуут айгу хөөрхөн харагдчихлээ. Цүнхнүүд авсан. Тэгээ хоёрхан ширхэг цүнх авсан. Тэгээ одоо бүхэн тэдрийг харуулъя. Chanel-ийн ийм цүнх авсан байгаа. Ер нь бол айгу хөөрхөн санагдаад авсан. Тэгээд ингээд үүрчингүүд айгу хөөрхөн ийм уртаас уртай. Тэгээд ингээд уртаар нь ч гэсэн ингээ өрч болно. Хичээлдээ өрөх цүнх байгаа. Тэгээд энэ жил би ийм Converse-ийн цүнх авсан байгаа. Тэгээд өмнө синхэр өнгөтэй Hello Kitty энэ чинь ингээд тавьсан. Гэхдээ би Hello Kitty энэ төр сонирхдаггүй. Таад мэдж байгаа Sanrio. Нэрээ таад намайг Chrome гэдгээ буруу хэлээд байна гэсэн. Тэгвэл би яг яаж хэлэх ёстой байсан юм бэ? Намайг уучлаарай. Зөвөр Chrome гэж хэлэх ёстой юм шиг лээ. Яг бичгээр нь унших юм бол тэгээд би тэр үедээ жоохон алдсан байлаа, намайг уучлаарай. За тэгэхээр одоо надад үзүүлэх яг хоёрхан зөвлөлдсөн байна. Тэгээ та хэд маань юу гэж бодож байна доо? Мэдээж та хэд маань бараг таасан бах гэж бодож байна. Мэдээж пүүз болон гутал ямар нэгэн ботинк тиймэрхүү нөө хэрэгтэй. Гэхдээ би энэ жил ямарч ботинк аваагүй, зүгээр пүүзээрээ болгочихъя гэж бодсон. Тэгээд одоо би та бүхэндээ пүүзээ харуулъя. Айгу хөөрхөн. Би энийг их бодож тунгааж авсан байгаа. Энийг авъя гэж ямар аль дээр үеэс бодож исэн. Тэмээ авч чадсан. Энтийн явдлаар авсан нэг пүүз байгаа. За ингээд зүгээр дэлгүүр хийсэж явж байгаад тэгээ ингээд гинт над руу каалтаад тэгээд хүүе энэ чинь ингээд амар гоё юм байна та ингээд энийг авахгүй мó гэх тэгээд ингээд ирэхэд шууд за авъя гэд айгүй хурдан шийдсэн. Тэгэж бараг 1 секундэд авсан. Хамгийн хурдан амжилттай худалдан авалт болсон. Бидний үе их юм бол ийм вэс авсан байгаа. Угаасаа мэдж байгаа энэ жилийн тренд. Тэгээд угаасаа аавд ч гэсэн таалагдсан, надад ч гэсэн таалагдсан. Ээжэд таалагдсан үгүй сайн мэдгүй байна. Хайд нэг юм үзүүлэхээ мартчихэж. Тэгээд нэмэлтээр бас нэг хүүдээ авсан юм байна. Ийм хүүдээ авсан. Хойно ийм зурагтай. Гоё байгаад тээ. За баяртай. What? Ингээл болом уу? Нэр ингээл болом штэ. Тэгээд ингээд миний бичлэгийг үзсэндээ бүхнээ маш их баярлалаа. Тэгээд дараагийнхаа бичлэг маань удахгүй орно гэж бодож байна. Тэгээд дараагийнхаа бичлэгээр уулзлаа. Баяртай.